2000-ад онд Монгол телевизийн сүгүүдээр олон анимууд гарч тэр үеийн хүүхэд багчуудыг зурагтын өмнө уйдаг байлаа. Doraemon, Naruto, Bleach, Dragon Ball гэд олон анимуудыг дурдж болно. Тэдгээр анимуудын нэг нь Yu-Gi-Oh юу. Yu-Gi-Oh анх 2000 оны ихэнх үед сансар кабелийн телевизийн сансар картун сүгээр дараа нь TM буюу танин мэдхүй телевизээр Монголд оруулахдаагаар цацагдж байлаа. Тэр үедээ хүүхэд багчуудыг байлдан дагуулж бүгд дэлгүүрээс картыг нь худалдан авч тоглож байсан нь саяхан мэт. Би ч өөрөө тэдний нэг. Гэхдээ Yu-Gi-Oh ганц картын тоглоом биш юм. Эд шид технологи зэрэгцэн орших ертөнц. Найз нөхдийн нандин холбоо, нөхөрлийн үнцнийг бид бүгдэд өөрийн түүхээр хүргэж бидний хүүхэд насны нэгэхэн дурсамжийг бий болгосон энэхүү эрхэм бол Такахаши Казуки. Энэ бичлэгээр ганц манга, анимеч биш, тоглоомын ертөнцийг өөрчилсөн Такахаши Казукигийн амьдрал уран бүтээлийн замналтай танилцъя. Дэлхийн нийтэд Yu-Gi-Oh-гаар танигдсан Такахаши Казуки нь 1961 оны 10 дугаар сарын 4-нд Японы Токио хотод төржээ. Түүний жинхэнэ нэрийг Такахаши Казуо гэдэг бөгөөд Такахаши Казуки гэдэг нь түүний бүтээлээ нийтлэхдээ ашигладаг нэр юм. Бага байхасаа л шоги, мажон, хөзрийн тоглоомод болон хөлөг тоглоомод дуртай байснаас гадна special effect-тэй телевизийн сурлууд болох Ultraman, Kamen Rider мөн Mazinger Z, Devilman-ийн манга, анимашнд дуртай, дөрүүдийг нь зурх дуртай байсан нь түүний зургийн хэв маягт ихээхэн нөлөөлсөн байна. Бага ангид байхад нь түүний гэрийн ойролцоо Kamishibai буюу зургаар үлгэр домог ярддаг, үлгэрч хөгшин ирж түүх ярддаг байсан ба Такахаши түүхүүдийг нь сонсож суухдаа үлгэрч өвгнийг зургуудаа өөрөө зурсан болов уу гэж сониучирхан боддог байжээ. Нэгэн өдөр үлгэр дууссаны дараа түүхийн үргэлжлэлийг мэдхийг маш их хүсэж дугуйгаа унан явах өвгний хойноос гүйгээд гүйцээгүй гэдэг. Үлгэрч өвгөн ба түүний түүхүүд Казуог мангака болох сэтэл өгсөн байхаа гэж дараа нь дурсан бичжээ. Ахлах ангид байхад нь ангийн багш нь сурлага таарав хичээлдээ муу болохоор нь ангийнхныхаа өмнө идэж унтахаас өөр юмгийн баасны машин гэж доромжилж ангиараа түүнийг шоолж доог давхуу хийжээ. Би лав байсан бол намайг тэгж хэлэхэд нүүр аммын чиж улаагаад гараад гүйх байсан бах. Харин Казуо дэлбэртлээ урлаж гараа зангитаад чаддаг бол нэг цохиод авахсан гэж бодож байсан ч баасны машин манга хийж чадахгүй заяа гэж дотроо хэлээд мангака болохоор шийджээ. Ахлах ангидаа Tezuka Production-ы анимашны арын зураг зурх ажилд шалгуулж тэнцэх юм бол сургуулаа орхих гэж байсан ч шалгалтад тэнцээгүй учраас аниматор болох зорилгоо орхиж видео тоглоомын компанид зар сурталчилгааны дизайны ажил хийж эхэлсэн ч мангака болох хүслээ биелүүлэхээр шийдэж мангака Oshima Yasuichiгийн туслах зураачаар ажиллаж эхэлжээ. Такахаши Ясуичигийн туслах зураач хийхин хажуугаар өөрийн бүтээлүүдэд хэвлэлийн газар илгээдэг байсан ба 1981 онд 19 наснда Shogakukan хэвлэлийн газрын Weekly Shonen Sunday сэтгүүлд ING Love Ball One Shot мангагаа явуулсан нь шинэ уран бүтээлчдэд өгдөг New Comic шагналыг хүртжээ. Гэвч түүний мангакагийн замнал нь дараагийн 10 жилдээ тэмч дардан байсангүй. 1982-оос 1983 оны хооронд Kyogaku Sensei SOS, Anokono Scramble, Yu Yu wa Yu, Hajimemashite Randes зэрэг one-shot мангануудаа Weekly Shonen Sunday сэтгүүлдэгч 1986 оноос жинхэнэ нэрээр ашиглаж Танами Yasuoгийн зохиол Toho Animation студийн олон ангид Gokyuchoki Ikkiman цувралын мангаг зурж Kodansha хэвлэлийн газрын Weekly Shonen сэтгүүл дээр хэвлүүлсэн нь түүний дебют болсон юм. Гэвч тухайн үед түүний санхүүгийн байдал тэмч тогтвортой байгаагүй бөгөөд тог цахилгааны мөнгөөч төлж чадхааргүй ядуу байсан гэдэг. Такахашигийн мэрэгжил нэх найз Hajime no Ippo манганы зохиолч Morikawa George гертэн зочилж үе үе хамт шоуги тоглодог байсан ба түүний гэрийг Showa хааны үеийн модон байшин санаанд нь ордог байсан гэж дүрсэлжээ. 1990 оноос эхлэн Shueisha хэвлэлийн компани Weekly Shonen Jump сэтгүүлд бүтээлүүд өгч эхэлсэн ба Tokyo no Taka One Shot мангагаа 1990 онд 1991 онд Battle Mind One Shot мангагаа хэвлүүлж дараагаар нь хөлсний алуурчнаас дулаанч болсон залуугийн тухай өгүүлэх Tenneshoku Danjibure нэртэй цуврал мангагаа 1991-ээс 1992 оны хооронд нийтлүүлсэн байна. Shonen манга төрөлд 1990-ад оны ихэнх үеэр Dragon Ball, JoJo no Kimyo no Bouken, Yu Yu Hakusho, Rurouni Kenshin, Hajime no Ippo, Slam Dunk, Detective Conan зэрэг адал явдалт, тулаант, эсвэл спорт жанрын цувралууд хийгд болж байсан үе юм.
Хэрэв та анзаарсан бол зарим нь одоо ч үргэлжилсээр байгаагаас гадна дахин шинжлэгдэн хийгдэж байгаа алдартай бүтээлүүд билээ. Такахаши ч мөн адил тухайн үедээ бүгдийг байлдан байгуулах тулаанд цуврал манга хийхийг хүсэж 180 гаруй зохиол гаргасан ч нэг хэвийн давтагсан санаатай байлгамааргүй байсан учраас ялгаатай болгохыг хүссэн байна. Олс дүр нь хүч чадлаа нударгаа ашиглаж тулддаггүй. Өөрийн онцлогтой тулаанд манга хийхийг хүссэн нь түүнийг мухардалд оруулж байсан ч тоглоомын тухай бодож эхлэхэд багаасаа тоглоом дуртай байсан түүний хувьд бүх зүйл нь тодорхойлж иржээ. Ингээд 1996 онд миний хамгийн хайртай цуврал Yu-Gi-Oh-г эхлүүлсэн юм. Такахашийн Акира, Жожо но Кимино Бouken, Dragon Ball-оос гадна барууны комикууд тэр дундаа Hellboy-д маш их дуртай байжээ. 2004 онд Hellboy-ийн зохиолч зураач Майк Мигнола, Такахаши Казуки хоёр өөрсдийн зохиолын гол дүрүүд болох Hellboy, Yugi хоёрыг өөрсдийн маягаар зурж нэгэндээ дурсгасан байдаг. Мөн Бобобо манганы зохиолч Саваи Йошио Yugi-г зурж явуулсныг нь Саваи Йошио Бобобогийн үснээс Yugi гарч ирж байгаагаар манганд оруулсан байна. Үүнийг нь хариуд Такахаши Бобобо цувралын хираганагаар New гэж бичсэн хэд дайлчурыг Yu-Gi-Oh-гийн Gift Arc-ийн нэг панел дээр оруулсан байдаг. Эхэндээ сэтгүүлийн газрын хянагчид дан ганц тоглоомоор уншигчдын анхаарлыг татж чадахгүй байж магадгүй гэсэн шүүмж хэлсэн учраас Такахаши зохиолдоо хар шид хоррор жанрын элементүүдийг оруулсан нь зохиолыг нь уламжимж хэвлэлийн газраас цувралыг нийтлэхээр болсон байна. Цувралын анги болгонд Yugi болон түүний найзууд санаандгүй байдлаар муу хүмүүстэй таарч асуудалд ороход Yugi-гийн өвөөгийн өгсөн зүйл дотроос тэднийг аврахаар өөртөө итгэлтэй зөрөгтэй өөр нэг Yugi гарч ирэн тэдгээр муу залуустай хар шидийн тоглоом тоглож шидийн аргаар тэдэнд таарсан шийтгэл оноож байгаагаар үйл явдлууд нь өрнөдөг байв. Цувралын нэг анги дээр гарсан тоглоом нь уншигчдын анхаарлыг маш их татаж энэ тоглоом жинхнээсээ байдаг уу? Хаанаас авах вэ гэх мэтээр маш их цагтлууд уншигчдаас Shonen Jump-ийн оффист ирэх болов. Энэ нь Magic and Wizards нэртэй картын тоглоом байсан юм. Цувралаа дуусгах төлөвлөгөөтэй байсан ч уншигчид картын тоглоомыг ихэд сонирхож байсан учраас цаашид картын тоглоом тулгуурлан цувралаа үргэлжлүүлэхээр шийдэж Duelist Kingdom Arc-аараа soft reboot хийжээ. Yu-Gi-Oh цуврал манга уншигчдын дунд алдартай болж Toho Animation студ цуврал анимашны эрхийг, Bandai компани Toho Animation-ээс мерчендайз бүтээгдэхүүнүүдийн эрхийг авч 1998 оны 4-р сарын 4-ний өдөр фэнүүдийн нэрлэлтгээр Yu-Gi-Oh Season 0 аниме үзэгчдийн хүртээл боллоо. Bandai компани 1988 оноос эхлэн картын тоглоомын автомат машин үйлдвэрлэж эхэлсэн ба анхны аниме карт нь Sensei аниме цувралын картууд байсан байна. Үүний дараа өөр олон анимуудын картуудыг худалдаалж эхэлсний нэг нь Yu-Gi-Oh байсан юм. Yu-Gi-Oh-гийн автомат машин дөнгөж гарахад Такахаши гэрээхэндээ харуулахаар хідэн карт аваад гэртээ очиход нь аав нь автобусаар хажуугийн дүүрэг рүү очиод аль хэдийн авчихсан. Карт авахын тулд мөнгөө хийчихэд хажуу талынх нь баруун шигмийг баруун тийш нь эргүүлэх ёстой байдсан байлээ шүүгээд инээгээд сууж байсан гэдэг. Yu-Gi-Oh Season 0 нийт 27 анги нэг оригинал видео аниме хийгдсэн ч Yu-Gi-Oh-гийн анимашн цувралын эрх Toho Animation-ээс TV Tokyo-д, мерчендайзинг эрх нь Konami компани шилжиж Studio Gallop анимашн цуврал дээр ажиллахаар болов. Ингээд Yu-Gi-Oh-гийн анимашн цуврал Duelist Kingdom Arc-аас дахин шинээр эхлэж Yu-Gi-Oh Duel Monsters нэрээр 2000-аас 2004 он хүртэл амжилттай цацагдаж дууссан юм. Magic and Wizards картын тоглоомыг анх тухайн үедээ дэлхийд алдартай болж байсан Magic the Gathering тоглоомоос санаа авсан ба нэрийг нь өгөхдөө тоглоомын Magic the Gathering нэрнийх нь Magic болон тоглоомын хөгжүүлэгч хэвлэлийн эрхийг хариуцдаг Wizards студийн нэрийг холбож өгсөн байна. Yu-Gi-Oh манга цуврал нь телевизийн цуврал, картын тоглоомоос гадна видео тоглоомод, акшн фигур гээд бусад мерчендайз бүтээгдэхүүнүүд нь ч бас дэлхийд даяар худалдаалагдаж их хэмжээний орлого олох болов. 2011 онд ашиг орлогоороо тэргүүлдэг байсан Pokemon болон Magic the Gathering зэрэг ижил төстэй картын тоглоомуудыг хойно орхиж, Genesis намд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай картын тоглоомоор бүртгэгджээ.
2024 онд 2 өдрийн турш зохион байгуулагдсан Yu-Gi-Oh-гийн аврах шалгууруулах тэмцээнд нийт 7443 тоглогчид оролцсноор хамгийн их оролцогчдтой картын тоглоомын тэмцээн гэсэн 2012 оны өмнөх өөрийн Гиннесийн амжилтаа дахин шинжилэн тогтоосон байна. Yu-Gi-Oh картын тоглоом нүдгөө дэлхийн 80 гаруй улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэж худалдаалагддаг ба тэдгээр улс орнууд өөрсдийн бүс, хот, улсын аваргын тэмцээнийг зохиож ялагчид нь дэлхийн аваргын тэмцээнд оюун ухаан авхаалт самбагаа оролдуулдаг билээ. Такахаши Yu-Gi-Oh-гийн тэмцээний ялагчдад мөнгөн шагнал өгөх нь өөрийнх нь зохиосон тоглоомыг мөрөөдө тоглоомоос ялгаагүй болгоно гэж үздсэн учраас шинэ картууд эсвэл бэлэг дурсгалын зүйлс цомын хамтагч байх ёстой гэсэн шаардлагыг Konami компани тавьсан нь бусад ижил төрлийн тоглоомудаас ялгаатай болгож өгсөн юм. Yu-Gi-Oh! Duel Monsters аниме дууссаны дараа 2004 онд Такахаши дараагийн спин-офф цувралуулах Yu-Gi-Oh! Duel Monsters GX буюу Generation Next аниме зохиол дээр ажиллаж өөрийгөө Yu-Gi-Oh-гийн сүүлчийн зурвал болгох гэж байсан ч 2006 онд түүнд дараагийн зурвалын санааг танилцуулсан нь Yu-Gi-Oh! 5DS байсан юм. Телевизийн удирдлагууд болон анимашны арын алтны ажилчидтай найзууд байсан учраас Yu-Gi-Oh! 5DS-ээр Yu-Gi-Oh! Цувралаа бүр мөсөн дуусгах гэж байсан ч цуврал цаашид Zehal, Arc-V, Brains, Sevens, Go Rush гэх мэтээр одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. Сүүлийн цувралуудын зохиол тэрээр оролцоогүй ч гол дүрүүдийн дизайн болон тэдний гол картуудын дизайныг гаргасан байна. Жишээ нь миний хамгийн хайртай 2 дахь цувралын гол дүр болох Yuki Judai, түүний ашигладаг элементал хирогийн мангасууд. 3 дахь цуврал 5DS-ийн гол дүрүүд болох Fudo Yusei, Jack Atlas, тэдний гол карт Junk Synchron, Stardust Dragon, Red Demons Dragon. 4 дахь цувралын гол дүр Tsukumo Yuma, түүний гол карт Kibo Hope зэрэг картуудын дизайныг гаргаснаас гадна Yu-Gi-Oh! Аниме цувралын 10 жилийн ойд зориулсан Yu-Gi-Oh! Chou-Yu-Go Tokyo Kogata Kizuna аниме кинон зориулж эсрэг талын дүр Paradox, түүний мангасын картууд болон 7 туслах дүрийн дизайныг гаргажээ. 2016 онд Yu-Gi-Oh! Манга цуврал эхэлсний 20 жилийн ойд тохиож Transcend Game Yu-Gi-Oh! Мангага Weekly Shonen Jump сэтгүүлд хэвлүүлж Yu-Gi-Oh! The Dark Side of Dimensions нэртэй бүрэн хэмжээний аниме киноны зохиолыг бичиж продюсерын үр гүйцэтгснээс гадна storyboard болон хэд хэдэн сцены анимашныг өөрөө зурж гүйцэтгсэн байна. Такахаши Казукийн Seto Kaiba-гийн дүрийг анх зохиохдоо найзынхаа ярьсан түүхээс санаа авсан байна. Найз нь картын тоглоом тоглодог, цуглуулдаг залуугаас яаж тоглодгийг нь зааж өгөөч гэж гуйхад нөгөө хүн нь 10,000 карт цуглуулж чад хурж ирээрэй гэж хэлснийг сонсоод уур нь хүрсэн ч сонирхолтой дүр болж болох юмаа гэж бодоод Кайбаг тэрхүү цуглуулагчаа санаавч зохиосон байдаг. Такахаши Yu-Gi-Oh-гоор амжилтад хүрлээ гэд мангакагийн замлаа орхисонгүй. 2013 онд Weekly Shonen Jump сэтгүүлд Trump нэртэй one shot мангаа, 2018 онд Weekly Shonen Jump сэтгүүлийн 50 жилийн ойг тохиолдуулан The Comic нэртэй детектив жанрын богино цувралаа хэвлүүлсэн байна. 2015 онд Takakashi Kazuki Comic-Con International-с жил бүр комик ном, анимашн, кино урлаг зэрэг pop соёлын салбарт томоохон хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд өгдөг Inkpot шагналыг хүртсэн юм. Энэ шагналыг 1974 оноос өгч эхэлсэн ба бидний мэдх алдартнуудаас дурдвал 1974 онд Marvel Comics-ийн эцэг Stan Lee, 1980 онд Osamu Tezuka, 1982 онд Steven Spielberg, 2013 онд Batman The Animated Series-ийн эцэг Bruce Timm зэрэг алдартнууд авч байсан байна. 2019 онд Marvel Comics болон Shonen Jump-ийн хамтралд зориулж Secret Reverse нэртэй 2 бүлэгтэй мангага Shonen Jump Plus-д байршуулсан байна. Такахаши өөрийгөө ажлыг заавал цагийг нь тулгаж хийдэг, тэрэндээ дандаа харамсаж халгалдаг хойрог нэгэн гэж боддог байсан ч миний хувьд Yu-Gi-Oh-г уншиж байхад цагийг нь тулгаж хийсэн гэмээргүй нарийн деталь ажилбартай гүйцэтгэл сайтай харагддаг. Түүний хэн үеийн мангануудыг олж уншиж чадаагүй ч зургуудыг нь харахад уран бүтээлч зураач бүрийн туулдаг өөрийн арга барил хэв маягийг олохын тулд шин зүйлсийг туршиж үздэг экспериментал үе дээрээ байсан нь харагдсан. ING Love Ball, Battle Mind зэрэг one-shotууд нь тухайн цаг үеийн бусад мангатай адил дөрүүд нь дуурганууд, урт, нарийн шүгүр нүртэй зөөлөн харцтай байсан бол Иккиманаас хойш Tennis Shokugure, Tokyo no Takagаас эхлэн дөрүүд нь илүү хурц нүдтэй, ширүүн төрхтэй болсноос гадна
Dragon Ball, JoJo зэрэг тулаант мангануудын адил Action Pose болон Antom илүү анхаарч зураасууд нь хүнд өргөн болж эхэлсэн юм шиг санагдсан. Ихэнх үеийн Yu-Gi-Oh! Horror жанрын манга болоод ч тэр дөрүүдийн дүрслэл баг зэрэг хурц, гурвалжиндуу хэлбэртэй болж нүүрний хувирал, сэтгэл хөдлөлүүдийг нь илүү тод харуулхад анхаарч панел бүрийн арын зургууд ч бас деталь ихтэй, нарийн тооцсон болж эхэлсэн байна. Battle City Arc-аас эхлэн Такахашигийн зураг дүрслэл илүү тогтож эхэлсэн юм шиг харагддаг. Дүр болон дизайны хувьд илүү хурц, ширүүн төрхтэй болсноос гадна гэрэл сүүдэр тооны ялгарал, деталууд нь илүү нарийн болсон юм шиг санагддаг. Yu-Gi-Oh! Дуусгасныхаа дараа Такахаши дижитал арт руу шилжиж, Photoshop ашиглан зургуудаа бодож, illustration хийж эхэлсэн байна. Түүний туслах зураач байсан Yu-Gi-Oh!-гийн spin-off манга Yu-Gi-Oh! R манганы зураач Akira Ito түүнд компьютер дээр зурж сурахад нь тусалсан гин. Дараа нь 2010-ад онд Такахаши iPad дээр зурхуулж хүссэн үедээ хаанч зурж чадхаар болсондоо маш их баяртай байлаа. Түүний бүтээлүүд нь бүгд нэг ижил утга санаатай байсан нь эрх чөлөө юм. Атэм мянганы өнснөөс чөлөөлөгдөж сүнсэн дараа төрөл рүүгээ явдаг бол Trump One Shot манганы луу өөрийг нь хорж байсан шидийн хоригоос суллагдаж The Comic зурлын туслах дүр Баба Шоронгоос суллагдахад гол дүр Сакамото түүнд хандаж эрх чөлөөт амьдрал тавтай морил гэж төгсдөг. Akira Itoтой хамт Yu-Gi-Oh! R манга дээр ажиллаж байх үедээ Такахаши Shiba Ultra-ийн нохоо худалдан авч түүнийг Таро гэж нэрлснээс гадна хожим нохоогоо Yu-Gi-Oh!-гийн карт болгон гаргасан юм. Итогшин Yu-Gi-Oh! R манга дээр ажиллаж байх үед нь Такахаши нохоогоо салхилуулахаар орж гарах, эсвэл хүчээр хамт маажан тоглоулдаг байсан нь Итог мангагаа хийхтэн саад болдог байсан байх вэ гэж санаа зовдөг байжээ. (2022 оны 7 дугаар сарын 6-ны өглөө загасчид далайн эргээс шумбах хэрэгсэлтэй хүний цогцолсон нь Такахаши Казуки байлаа. Түүний үхлийн шалтгаан нь тодорхойгүй байсан ч 10 дугаар сарын 11-нд Америкийн Stars and Stripes цэргийн сонины нийтлэл бичснээр 7 дугаар сарын 4-ний өдөр далайн шуургад өртсөн гэр бүлийг аврах ажиллагаанд аврагчдад тусалж байгаад өөрөө живж энтсэн байжээ. Ингээд видеогоо түүний Yu-Gi-Oh! Дуусгахдаа сүүлийн хуудсанд уншигчдаа үлдээсэн загтлаар дуусгах нь зөв байх. Миний зохиолын дүрүүд тоглоомоо дэлгэцийн артаас биш, урд урдаасаа харж нүүр тулан тоглосон. Тэдний өрсөлдөгчд нь тэдний өөрсдийнх нь зүрх сэтгэлийн тусгал, дотоод мөн чанар нь байсан юм. Мэдээж цуврал манга болохоор сайн болон хорон санааны тулаан байсан ч тоглоомын гол үндэс нь хүн хоорондын харилцаа байсан. Бид өдөр тутмын амьдралдаа бусдыг баярлуулж, гомдоож, заримдаа бусадтай зөрчилддөг. Ингэх үедээ бид хүний бодол сэтгэл гэдэг нэг урсгалтай зам биш гэдгийг ойлгодог. Энэ магадгүй таны хувьд энгийн ойлгомжтой зүйл шиг санагдаж магадгүй ч би өөрийн бүтээлээрээ үүнийг зурж, бичиж, харуулахыг хүссэн юм. Ингийн тулд би тоглоомыг ашиглалаа. Yu-Gi-Oh! Дууссан хэдий ч дэлхийд даяар миний бүтээлийг, картуудыг гартаа барьж байгаа бүх хүмүүст зүрх сэтгэлийнхээ гүнээс талархснаа илэрхийлье.